өдрийг бие даавын олон сүнслэгнүүдийнхээ хамт 5 дахь жилдээ л энэ өөрийнхөө бодож ярьдаг манай олон яруу найрагчдын бодож ярьдаг тэр нэгэн цагт Монголын их цогт их 10 яруу найрагч өнөөдөр тийм найрагч байхгүй харамсалтай очротын бишвэлбэр хийснээр амьтан биений хайр хүмүүсээ алив сайхнаа бусдаас бидний хармал хэрэггүй энэ зүрхийн гүн шатлал хэн нэгнээ харанхуй нөхрөө бидгийг мэдхэн дагаад уушаарай. Хэн нэгнээ харанхуй нөхрөө бидгийг архинд орсон нэгнээ шоолж бүтгийнэ. Аяа тэр чиний авчинч байл мэдэн ас чамхийн амжилт чи адрын зэрэг хүрсэн бол ас чамхийн хаалгыг бусдаа яаж ачийтан тэд бас муу мартагээ. Мөдөрч үлсэн хүүхдийг дээр өргөн арга бүсгийн дорн нулимсыг асуухнаар арчиж гадаа нартаач гэртгүүтэн өдөр газар дээр нэг усудаа тохиолдон өдрийн ас хоёрыг хүн дамждаг болохоор өөр юу ч хэрэггүй биеийн хайр хүмүүсээ гэж. Тэгэхээр энэ өнөөдрийн бидний ярьж байгаа энэ ачлал гэдэг бол ерөөсөө хайр юм. Бурхныг шүтэн буддист байна гэдэг бол хэн сэтгэлээ норхотлож чадна тэр Бурхны чанарыг өөрөө олсон байдаг гэж. Тэгэхээр бид нар сэтгэлээ норхохын тулд өдөр болгон нөгөө юу гэдгиймдээ дуртай зүйл рүүгээ бүрхгүй ээжтэй очиж бай. Дуртай зүйлээ хийхгүйгээр ээжлэхгүйгээр тийм үү? Бусдын шунаатайгаа авах тушаалыг хийхгүйгээр өөрхөн чаддаг ажил мэргэжилтэд өмнөж бай. Энэ бүхэн манай хажуу айлын альмаа ийм гутал өмссөн би тийм гутал өмсөн гэж айл авахгүй бай тийм үү? Ухаач болохгүй бай энэ чинь. Яагаад гэхээр айлын эмэгтэй хүн гэдэг чинь яг энэгээр л өөрхөн эхийн эцэгхийн ажил хийж байгаа юм үстэй. Тийм ээ. Өөрөөр амьдрах, зөв амьдрах гэдэг чинь эцэгхийн ажил хариулж байгаа хамгийн дээд хэлбэр гэж ойлгож ярьдаг юм аа. Тэгээд өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэндээ цаг нар юу болж байна? Бүгдээр нь миний бодож ярьдаг зүйлээс зах зуухан нэмэн. Тэгээд бас нэгэн шүлэг хэлий энэ олон жилийн өмнө бичсэн цагшгүй жилийн цан эжийн үрийн цангаа барих гэж мөнгөн хатвчин дөлгөөд явсан цагаан тэргэл саран болж тэнгэрт мандсан биш байгаа цагаан тэргэл сарнаас ч үлэмж ачтай ежийн алсрамгүй жилийн цан эжийн үрийн ангахны даахны гэхдээ аргын цаг тулгын зэглээд явсан алтан шавар наран болж тэнгэрт ассын биш байгаа алтан шавар нарнаас ч үлэмж ачтай ежийн ямах дүрэнгэх элийн сэтгэлээсэн явдал нурн буруутгаж хацраад ядарсан бодхтын чуулганаас гаргасан ядарсан охин тэнгэр биш байгаадаа миний мужи бүтэн батхан хорвоод үрээхэн гэм барагдахгүй бүсгүй амьтныг нэмж зовоохгүй гэхдээ халуун нулимсан дагшаан залгиж хамаг бурхад дөрөв залгадгийн учир биш байгаадаа намайг намтахтаа бусдыг хайрлахтаа энэ сургаалаа айлцсан байх гэж яг надад одоо бодогдож байна. Яагаад гэвэл алтан нарыг мөнгөн сарыг бий болгосон бурхантай зүг үлэн зүрх хамтраагаар бий болгосон ажилтан энэ хорвоогийн нар сарыг өдөр шөнийг арга билгийг хатуу зөөлрөн энэ бүгдийг үзүүлэх гэж арга билэг хоёр тэнгэрийн нар саран хоёр зэрэгцсэн манддаг шиг аав ээж хоёр бидэнд байдаг. Энийг бурхантай зүг зохиосон нь бидний ээж аав. Бид энэ хоёр маань бидэнд энийг бүтээж өгсөн учраас бурханаас дутуугүй ажилтан тэгээ бурхан хамгийн ойрын хүнээр нь жишээлж та нар биенийг хайрлах өгөөжтэй гэж гуйсан байгаа хүн төрлөختнөөс энэ хүн төрлөختн төдийгүй хүн төрлөختн дотроос энэ хүн энэ хоёр бүлтэй махмад толгойтой энэ амьтан бол их болсон 6 зүйл дотроос бидний доодох бий болсон тийм үү манай 6 усны доодох болсон адгуусны оронд чинь хүртэл энэ нэгнийг хайрлах зүүн бэлэг агуулгах хайр тэр бэлгүүн чанар нь байж идэг. Гэхдээ
шиг хоёр ахтай гэж ярьдаг тийм ээ. Тэр хоёр ах нь юу юм бэ гэхээр Бурхны орон, Тэнгэрийн орон. Тэгээ энэ бид нар ямар ч төрлийн одоо Тэнгэрс болоод сугаалын Агинстын орон төрлөөч гэсэн, Түштийн орон төрлөөч гэсэн хүний орон төрхийг бүгдээрээ ямал тавьж зорж тэмүүлж яадаг. Яагаад гэж юм гэхээр бороо хийх одоо миний хотор чуулганы хураах тийм их одоо азтай төрсөн ээж маань тэр бүгдийг тэр одоо нарийн хамгийн нарийн дэлхийг бидэнд гардуулж өгсөн. Тийм учраас бид нар ээж аваагаа хайрлах өчүүхэн шалтгаан чисэн ядахнаа тэр мөн шүү дээ. Тийм учраас өнөөдөр хүн одоо юу гэдгийг зарим лекцүүд дээр хүмүүс та нар гараа ингээд одоо аргаа ташаа эсвэл хараад тэгэрэй гэж зарим хэлдэг. Хүн өөрсдөө хэлдэг баг. Миний зүгээр энэ ярианыхаа төсөл хэлэх гэж байгаа зүйл юу юм бэ гэхээр өөртөө хүсэж байгаа сайхан бүхнийг бусдад хүсэж амьдраа. Өөртөө байгаа зөвхөн чанар бүхнийг бусдад гаргажээ. Тийм учраас нэг юу гэдгиймдээ үүний төлөө бид нар амиа бодсон одоо сэтгэлээр биш тийм үү? Зүгээр нэг тийм нийгэмд ялангуяа энэ цаг үед хүмүүс нэлээд бухимдалтай байна. Хүмүүс нэлээд одоо альчааж ядарсан байна. Дээр нь бид нар миний төрөний хэлдгээр мах идэх хийгээд өөр ам хилэн залуучууд маань өдрийн 3 одоо махан мал идэх тэгэхээр ууртай байхгүй байх юм. Цоноор Бурхны шашин гэдэг чинь миний доо гэж байгаа хэлэх тийм одоо бусдад энэ зөвхөн нэмчин хүнийг хайрлах гэдэг эрдмийг цоноор зааж өгье. Зөвхөн бид харин зэвсгэлтэй биш шүү. Мэдээж тарина зэвсгэлээд явж болно. Тарины утгыг, содор тарины утгыг хүмүүстэй хэлж өгч байгаарай. Энгийн одоо юу болсон тийм үү? Энгийн ухаалтгүй намлал болсон ийм зүйлүүд энэ намын дэлгүүрүүдэд сайхан нэмээд манай орчин цагийн энэ эрдэмтэн мэрэгэл ламрын хүчээр бий болсон байгаа. Юу их уншуулаарай. Бид нар үнэхээр харанхуй байна шүү. Энийг одоо юу гэдгийг хүмүүс хэлэхээр энэ одоо бидтэй болохоор хэлж байгаа юм гэж ойлгож магадгүй. Би энэс айхгүй байна. Яг тэр хамгийн хайртай хүн та нарын хамгийн өмнө үгийг хэлдэг шиг би бас та нарт хэлмээр байна. Яагаад гэвэл бид нар нэршгүй байна. Сайн би өнөө юу яваад ирлээ сарын өмнө Петербург гэж Оросын Петербург, Москва Петербургт яваад Дорн ахны академид очсон. Тэнд эрдмийн ажиллаар ингээд яваад ирсэн л дээ. Тэнд манай бүгдийн ном зохиолын агуу сан хөвгөр, дэлхийд гайхалтай сан хөвгөр байж байгаа. Тэнд би хэдхэн хоноод яваад ирсэн чинь ямар гоё жаргалтай байсан бэ? Ирээд би үнэхээр жоохон сэтгэл гонигтай байсан. Монгол хүмүүсийн харилцаа хэцүү байна. Бид нар их муухай амьдарч байна. Бид зөвхөн одоо алаад идчихдэг малтайдаа бид баян гэж дараагийн амьдарчдаг, гадаадын зарчдаг ах эрдэнэстэй гэж нэг гайхуулаад байх юм байхгүй. Бид дотор нь харанхуй шүү. Бид дор бүрийн өөртөө зүлийн гэрэл болж хэрэглэхгүй өөр хүүхэд маань одоо хүний үг сонсдог хүн их зөөхөн болсон байна. Удамчин бид нар биеийнхээ нэгэнтэйгээ муухай хурцтай бид асарч чадахгүй байна. Бид заавалчгүй төрийн муухайг дагаж амьдрмааргүй юм шүү дээ. Тийм учраас энэ их өөрчлөлт нь энэ их ёс зүйн хувьсгал миний бодоод та бүгдийн маань хамгийн ханд батны ханд хүн хэн болох юм бэ гэхээр нүдэн шашин болно. Бид нар бол станего нэг зөвхөн ард гацсан улс байхгүй юу? Манай нийгэм олон шашин шүтдэг тийм харамсалтай тийм их мундаг эрхчлөлтэй орон юм байна. Гэтэл энийг дагаад ямар их янз бүрийн муухай юм орж ирдэг үлээ. Амийн хорлолт хичнээн болов тийм үү? Өөртөө итгэдэг. Дандаа бүгд газрыг сонгодог. Төрөө намхууд ихсэн энэ цаг үед бид дор бүрнээ язгуур утга зохиол, язгуур шашин руугаа харъя. Өөр хүүхдийн хүмүүжүүлээ. Тэгээд энийг мөхөр сүсгээр биш. Сүмд өглөг өгөх интервал хэдийгээр сайн зүйл мөн ч гэсэн үүний мөн чанар энэ шүү гэж өөр хүүхдийн хөтлөөд ууларч ирээд дараагаар ажиллах тийм ухаантай байя. Хэрвээ бид зөвхөн одоо нэг айлхтэй зөв хүүхэд хүмүүжүүлэх өгөхөөр эцэгхийн ажил хамж байгаа төдийгүй энэ Бурхны шашныхаа ажиг хариулж байгаа. Энэ чинь агуу зүйл шүү. Мэрхэн намтар модон тооны
ажиллаарай. Нэгдүгээр нь бол улам дэлгэрүүлээд цаашаа энэ утга зохиол руу орж хүмүүс энэ мэрэг дэвжүүлэн маань айлтсан ном сургаалаар бүгдээ яаж хүмүүжүүлж болох нь янзшгүй энэ дөрвөн дахны уран зохиолоор түүний сонгох сар болсон номлын 1990 он хүртэл уран зохиолоос жишээлбэл цэнгийн чимдэрч гэж ярих гэж шүү дээ. Цэнгийн чимдэрч гэж ярих чинь малчин интернет нөгөө ахлынхаа авдрын телефонууд таарах мэднэ. Бид тэр хүн зүгээр нэг юм галын хөрөнгөний шилхэн дотор байдаг шүү. Хүнээс мандснаар бурхны шашнаа өмөрчөж энэ мөр дотор юу гэж нөхөр зүгээр цэнгийн чимдэрч байгаа харахад бурхны шашинтай хүн мэддэг юм шүү. Гэтэл бурхны шашны юу гэж хэлсэн бэ гэхээр хүнээс мандсан наад гэж байгаа байхгүй юу? Ямар гол зүйл хэлээ тийм үү? Тэгэхээр бидний дотроос хамгийн энгийн яруу найрагчид нэг гараагүй тийм яруу найрагч нь хүртэл агуулх зүйлийг хийдэг. Тийм учраас энэ уран утга зохиолтой тэр дотроос сайн уран утга зохиолтой ойрхон байгаарай. Энэ бурхны шашин гэдэг бол нөгөө аман ишээс гадна үгээр бишгээр ингээд үлдсэн урд урсгалуудаас бид нар сурах хэрэгтэй байна гэдгийг та бүхэн өнөөдрийн миний ярьсан ярих хичээсэн зүйлээс ойлгосон байхаа гэж би бодож байна. Та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр одоо гараад ирсэн тэгээд юу гэмтэй нийгэм мэдээгээр одоо нэг бухимдалтай би түрүү яагаад гэж хэлсэн бэ гэхээр Оросд хүмүүс их ном унших юм аа. Метро, трамвайда эндээс нь барьчаад дүүжигнээ тэгээд нэг мөн хошиншаа үзээд юмийгээд авахгүй байж энэ ард түмэн чинь маш оюунлаг байна эдгээр. Олон сая хүнтэй тийм учраас эдгээр дэлхийн энэ том дайнуудад яаж гарсан. Сэтгэлийн ном унших гэдэг чинь ядахнаа сэтгэлийн хаттай байдаг. Нэг өдрийн тэр чинь нэг өдрийн одоо сахил нүгнээс сахих төвчээргүй бихэнд тийм үр хөвгтийг бий болгож байгаа ирээдүйд яаж авах вэ гэхээр юм уншуулъя. Сая Оросд очсон тэр юм уншдгаан дагаад хүмүүс их бие биендээ хүлээцтэй байна. Номноос тэр хатуужлыг сэтгэлийн тамирт ингээ болж авч байна. Тэгэхээр бидэнд бол сайн утга зохиол, сайн шашин байгаа шүү. Бидний хөрс байгаа шүү. Тийм учраас эндэл найцгай, бие биендээ найцгай, бие биендээ хайрцгай хүндэлцгээе. Та бүхэндээ баярлалаа. Өөрийнхөө бодол санаж явдаг зүйлийг бас хэлж зарим нэг хэмжээгээр одоо юу гэх юм бэ? Энэ бурхны үсийг дэлгэрүүлэхэд тус нэмэр болсон Монголын сүсгтний холбооны хүндээ бас баярлан талархацснаа илэрхийлье. За ингээд Монголын мянган үсийг саяхан гэрээнд хүсэж хүчин зүтгэж байгаа. Монголын